Санаа бид Нанжин хотод байрлах CHC навигашны туршилтын талбайд ирээдээд миний энэ ард харагдж байгаа ловол экскаваторт болохоор TX73 болон EasyNav EMG 100 гэдэг ийм хоёр экскаваторын системийг суйрлуулад туршиж үзэж байна. За энэхүү систем маань за эхлээд TX73-ын талаар яриа. TX73 маань хоёр ширхэг GNSS антеннаас бүрдэж байгаа. Тэгээд давхар ийм дөрвөн ширхэг мэдрэгч байгаа. Ийм ингээд EasyNav нь болохоор ингээд хоёр GNSS антеннаас бүрдэн. Тэгэхээр энэ машины ард биш яг ингээд суман дээр ингэж байлж өгсөн байгаа. За ингээд дотгошоогоо оруулаад үндсэн бол ажил зарчмынхын ялгааг харуулъя. За энэ зүүн гарталт байгаа нь болохоор яг TX73 гэдэг систем байна. Энэ нь болохоор илүү мэрэгжлийн тийм нарийн том төслүүдээр хэрэглэхэд тохиромжтой ийм систем байна. Ингээд экскаватор нь хийх ажил нь ингээ 3D байдлаар ингээ харагдана. EasyNav нь болохоор илүү хэлбэршүүлсэн, илүү хэрэглэхэд хялбар тим байгаа. Дизайн дата буюу ажлын өгөгдлөө болохоор шууд талбай дээр өөрөө ирээд геодезийн тим инженерийн мэдлэг шаардахгүйгээр энгийн одоо байшингийн суурь ч юм уу эсвэл шугам хоолой, шугам татах зэрэгт энгийн байдлаар энгийн дата ингээ үүсгэж болно. Ингээд ийм тренч үүсгэж болж байна. Налуу татж болж байна. Тэгээд ийм талбай тэгшилж болж байна.